Та подкастын хөтлөгч хийдэг үйлээ өргөжлүүлэх үү? Сонсогчид таны дуу сонсоод баярлах байх та. За сонсогчид таны дуу сонсоод баярлах байх та гинэ. Гэхдээ зөндөө шүүмжлээд исэн бицтэй. Дугаа аваач чи. Тэгээд исэн бицтэй. Тэгээд би дугаа олцсон шүү дээ. За тэгэхээр подкастын хөтлөгч хийдэг үйл ингээд тэрнийг ухамсаргүйгээр хийсэн. Яг гэвэл коронавигийн цаг үе дээр завтай за тэр үед чинь нэг газар одоо хоригдоод өдөр шөнөгүй байж ах цаг үедээ юуныхаа судрынхаа завсар зайгаар подкаст хийжсэн. Тэгэхээр энд бол нэг яг албан ёсны хөтлөгч гээд байх цаашаа хөтлөгч хийж байгаагаа ч ойлгоогүй харилцан яриа хийгээл явж исэн. За тэгтээ энд бүр ямар ч ухамсаргүй бүр ямар ч одоо зориггүй хийсэн гэвэл бэ энэ бол онгод тэнгэрүүдээс хэлгсэн зүйл байдаг. Ягаад гэвэл тэтэн бүрд буюу оройн хүрдэд нөлөөлөхөөр за мэлмийн хүрдний бас одоо энэ сонсголын чадамжтай өрсөдөд хүрэхээр ийм одоо үйл хийжсэн гэсэн үг. Гэтэл энэ дээр нэг одоо онцлог сурсан зүйл нь гэхээр хүн болгон нэг зүйлийг сонсоод байвал тэр дуртай биш. Ийм учраас олон төрлийн хүмүүс за тэр одоо мөнгөнд дуртай асуудалтай байж байгаа хүн одоо өөртөө тулгарсан асуудлыг сонсох юм. За нууц амраг гэхэд нууц амраггүй хүн ч юм уу тэнд үнэхээр дургүй хүн тэрнийг огт сонирхгүй шүү дээ. Тэгэхээр энэний асуудалтай ч хүн боллоо тэрнийг сонирхох ч юм уу. Эсвэл одоо гэр бүлийн асуудал за хүүхэд өвгөн эмгэн гэдэг ингээд бүхэл талын ямар хүмүүс сонсож болох вэ? Тэр хүмүүст ингэж зориулсан. За тиймэрхүү зүйлүүдээсэн. За тэгээд энэ дээр нь гэхээр сүлд мэрэгжлийн нэлээд хэдэг хүмүүстэй бас уулзж ирсэн. Тэгээд тэгэхээр тэр сайхан одоо ярьж исэн онгодын үйл яриаг дэлгэрүүлээд маш нарийн юмыг асуухгүй чи дандаа дундуур нь орж яг сайхан хамгийн гоё цэг дээр навчаад шал өөр юм руу аваад явцдаг гэх мэт зүйлүүд гардаг. За тэгэхээр цаг хугацаа гэдэг чинь бас тэр болгоны ингээд нарийн мэрэгчлэл рүү н оруулаад яриад тах юм бол хэдэн өдрийн хэдэн цагийн зүйлүүд болно. Ийм учраас нөгөө нэг амтлуулаад сонирхуулаад орхино гэдэг шиг тийм асуудлуудаар ярьж байсан. За тэгэд подкастын хөтлөгч хийдэг үйлээ өргөжлүүлэх үү гэдэг. Би одоо баг хөтлөгч хийгээд юм биш өөрөө өөртөө яриад. Өнөөдөр яг жил 4 сар болсон гэсэн үү? Жил 4 сар. Тэнгэр Монгол газар гэсэн подкаст маань. Одоо энэ бол гэрлийн өргөнөөс гаргадаг албан ёсны подкаст. Одоо зөв тавгийн үргэлжлэл. Яг зөв тав цаашаага явах байсан бэ гэвэл зөв тавгаа бид нар дээрмдүүлсэн шүү дээ. Хакердуулаад тэгээд тэн дээр нэг юм харахлаа тэр янз янзын юуныхан одоо админууд нь орж чадхаа байсан. Тэгээд сонин янз бүрийн юунууд худалдааны юмнуудыг гараад ирлээ. Худалдаа гарсан, янз янзын бичлэг орсон. Тэгээд админ ирэх эсрэг хийхгүй оролдож чадаагүй. Оролдож чадаагүй. Тэгэхээр тэр бол харамсалтай болсон. Тийм учраас одоо зөв тавга үргэлжлүүлээд Тэнгэр Монгол подкаст гэдэг хөрөг ороод явж байгаа. За тэгэхээр зөв тав гэдэг чинь өөрөө нэрнээс ахуулаад асуудалтай. Ягаад гэвэл зөв юм байлаа гэхэд тэрнийг хүмүүс сонсоод за буруу зүйл байлаа гэхэд тэрнийг 5-аас дээш удаа тавтагдаж ярьж олон дахин ярих юм бол одоо буруу зүйл ч зөв юм шиг санагддаг. Тийм учраас зөв байсан уу? Эсвэл буруу зүйлийг зөв болтол нь ярьсан уу? Зөв байсан зүйлийг буруу болтол нь ярьсан уу гэдэг энэ өөрөө одоо Монголын өвдөдүүдийн маш том одоо сонсох за сонсчоод бусдын үгийг сонсчоод тэрэндээ өөрөө дүгнэлт хийж тэрнээсээ гарах гаргалгааг олох тэрэнд суралцах энд одоо бэлтгэсэн нэртэй учраас зөв тав гэжсэн. За тэгэхээр энд бол ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөнөөр юм уу
одоо итгэл бишрэл сүшиг. За альва нэгэн зүйлийг энэ л хамгийн сайн гэд бодсон бол яг тэр чигээрээ зүтгэх. Ямар ч зүйл хуурч өөрчлөгдөж болдог гэдэг зүйлүүдийг таниулахын тулд одоо зөв тавуу гэж нэрлэж ирсэн. Майны талаар ч бас ярьж ирсэн. Тэгээ энэ мэн дээрэмдэгдсэн учраас одоо яа их вэ? Цаашаа өргөжлүүлж чадаагүй. Дараа нь маш их ажилтай байлаа. Ажил ихсэн, ийшээ тийшээ явлаа. Үйл ихсэн учраас одоо энэ гэрлийн өргөөний лаач нар үргэлжлүүлж ингэж явж байгаа. Тэгээд энд судрын одоо клубээс тусалж дэмжээд за тэгээ бас сонирхоод манай улаас нар дээр очиж уулзаад буултанд нь суугаад өдөр хүртэл явсан. Маш их баяртай байдгаа. За энд нэг оролцоод хэлээд өгөөч ээ, нөгөө ярилцаад өгөөч ээ. Та хаана байна? Хаагуур яваад байна? Зөв тавчаа хайцсан юм бэ? Гэрлийн өргөөч яасан юм бэ гэдэг асуудлуудыг олон удаа ингээд тавьсан ч хариулах завгүй явсан. 2 3 удаа бичгээр ирж исэн ч зав болсонгүй. Тэгээд өршөөгөөрэй, уучлаарай гэдэг. Ийм л асуудалтай байна да. Подкасттай холбоотой дахиад нэг асуулт асууж байгаа. Подкастын үеэр онгодоодаас ингээд мэдээлэл авч явахдаа та яаж дэлгэрүүлж асуудаг вэ? Тэгэхгүй бол хүмүүс ингээд асууж явахдаа ингээд таг чиг болчдөг. Асуулт нь орж ирдэггүй тэр толгойн гацаад чинь. Үгүй яг хөө тэр чинь миний хувьд яагаад одоо подкастны үеэр ингээ хамаагүй чөлөөтэй яриад ингэсэн гэхээр тэр чинь тэр подкаст хийхээс өмнө энэ судрагчийг хийж хахад маш олон жилийн үйл ажиллагаа болсон шүү дээ. Тэгээ би чи ямар хүн байлаа? Юу ч мэдэхгүй шал маана гэдэг юмсэн юм чинь. За тэгэхэд нөгөө за үг ярьлаа гэхтэл үгийнх нь учраа нь болохгүй. За онгодууд ярьлаа нэг шинэ үг хэллээ. За жинтүү гэдэгтэл жинтүү гэдэг чи юу блэ гэл. Мутар гэд ярихтал мутар нь одоо юу блэ гэл. Судрыг хийж эхлэхээс ахуулаад энэ үгний асуудлууд гарч ирсэн. Тийм учраас за судар гэдэг чинь одоо ямар утгатай суудаа ир юм уу за ном гэвэл яадаг гэл ингээд маш олон зүйлүүдийг асууж таньж мэдчих явсан. Тэгээд аливаа судрыг хийгээд ингээд онгодоодоос маш олон одоо монгол үгсээ сураад за тэр болгондоо сүулдэ яах нь нэг монгол хэлний хичээл шиг болоод явчихж байгаа юм. Монгол хэлний хичээлсийг за энэ болохоор мэдлэггүй харгаа гарч ирж. Наацхын одоо монгол хэлний мэдлэг байхгүй, наацхын өв соёлын мэдлэг байхгүй. Би тийм л хэлсэн шүү дээ. За тэгээд нөөтгөө ярихлаараа ойлгохгүй. Ойлгуулахын тулд онгодууд олон дахиж ингэж ярьж өгсөн. Тэгэхээр ийм олон дахиж ингэж тавтагдаж тэгээд цаг хугацаа чинь маш ихээр энд зарагддаг учраас ерөнхийдөө надтай ижлэх хүн бол маш олон байдаг. Би өөрийнхөө туршлаган дээр үндэслээд за надтай ижлэх хүмүүс олон байдаг учраас за энэ үгийг ядахтаа би мэдэхгүй байсан шүү. Энэ үнийг одоо энгийн хүмүүс ч гэсэн ойлгохдоор ингэж тайлбарлуулчих юмсан гэдэгтэрэ. За тэр үгээ тэгсэн үү? Эсвэл ингээл өөр хэлбэрээр асуух гэдэг ингээд олон хэлбэрээр тэрнийг гаргаж өгөх хэрэгтэй. Тийм учраас ерөнхийдөө олон зүйлүүд ингээд нурсан юм шиг. За тэр мэдээж юмыг асуугаад байгаа юм шиг байдаг. Гэтэл мэдээж юмыг мэддгүүчүүд нь бас олон л байсан шүү дээ. Яг би ч одоо 40 мөч хүртлээл осолтгүй монголоор ярьж л байсан. Тэгтэл мэдхгүй маш их байсан. За миний хувьд бол одоо онгодоо төвшөө дээрээс нь сүнсний ертөнцтэй холбоотой үг хэллэг. За эдэнтэй харьцах гэрээ тэгэхээр чи өдөр болгон энэ болгоныг давж өдөр болгон туршлагатай болж исэн учраас бусдад одоо ингэж хэлвэл ойлгомжтой энийг бас хүн ойлгохгүй шүү гэдгээр ингээд аль болохоор анхан шатны хэлбэрлүүнэ гэж залж удирдах аль болохоор тэр суурийн бусдад ойлгомжтой байх үднэс явж исэн. Хэрвээ шууд л одоо том юм яриад одоо ингэдгийг тэгдгийг ингээд мэрэгжлийн төвшний юм яриад байх юм бол тэрнийг бас сонирхгүй хүмүүс бас олон байж байгаа. Яг мэрэгчлийнх нь л сонирхно гэхээс мэрэгжлийн хүн хэрнээ за энэ одоо ямар ч юм мэдхгүй байхад яг гол юм нь энд байсан байж штэ гэдгийг олж харж байгаа хүмүүс олон байсан.
Ингэхлээр бол ерөнхийдөө эхнээс нь суурийн тавиад явсан л гэсэн үг байна. Да нэг иймэрхүү юм байна та. Тэгээд асуухтаа бол яах нь вэ? Дандаа ихэвчлэн үг асууна. Үйл явдал асууна. Тэгээд яасан гэд. За нэг юмыг сонсоод гэж яхтаа сүулдэ бас юу гин яг сонирхолтой болгох ч юм уу. Үүмүүлэх ч юм уу. Элдв янзын аргаар ингэж хийх жишээтэй явдаг гэсэн. Яг зоригтойгоор ингээд яхахаар бас за жишээлбэл одоо ямар нэгэн өвчний тухай ярих гэдэг юм бол тэмд чинь зориг орж ирнэ шүү дээ. Одоо яг бамбаа алчирхай өвчнөд талаар ярья гэдэг юм бол би тодорхой хэмжээний мэдлэгтэй байж ээж тэр үнийг цааш нь дэлгэрүүлж асууна гэхээс бамбаа алчирхай гэж юу вэ? Хаана барилдаг юм бэ? Ямар хор уршиг хүргдэг вэ? За бамбаа алчирхай ямар эмчилгээ хийдэг вэ гэдэг нэг ийм нэг жижигхэн хитгэн асуулт асуугаад таг болно. Гэтэл яг энийг яаж гаргаж өшөө сонирхолтой болгоно гэдэг юм бол өөрөө ядахтаад тэрнийхээ талаар нэг уншиж мэдэж за тэнтэй ойлгоогүй зүйлээ за энэ төр нэг ойлгохгүйсэн шүү. Энийг одоо монголоор хэлвэл яаж ойлгох вэ? Одоо юутай холбоол сонирхолтой байх уу гэх мэтэр. Энгийн зүйлүүдээр нэг хүний амьдралд бусдыг одоо сонирхуулах за тэрнийг сонсдог болгох яг амьдралтай холбоотой байж л байдаг амьдралын зүйлүүдийг бусдад хүргэхийн тулд болохоор юу ч хамаагүй ярина шүү дээ. За тэрний тухай ярьдаг юм л үү. Тэгж ярьж байхдаа яг өөрөө өөрсдийнхөө амарчсан цаг үеийн дээр өөрсдийнхөө амьдралыг ярина гэх мэтэр юм чөлөөт явчихсан. За яг одоо анх удаага хүмүүсийнх бол үнэхээр юу асуухаа мэдэхгүй айдас байна. Балан магтана, сандарна. Одоо цаашаа яхаа мэдгэлдэг. Миний хувьд тэгэхээр мэдээч шүү дээ. Тэр олон жил онгодтой ажилласан хүн чинь юу гэж ярих уу, яах уу гэдэрүүдээ мэдчихэж байгаа болохоор юу ч хамаагүй яриад, юу ч хамаагүй гал ямар гэтэл онгодууд маань өөрсдөө янз янзын харин шинтэй байдаг. Өнөөдөр ууртай байсан да, ууртай байвал энэ үнийг ингэж юу тэр уурын хүрхгээг жаахан тайвшруулъя. Эсвэл одоо буух сонирхолгүй байж л байдаг ингээд залхасан байвал яаж нэг сэргийх үү гэх мэтэр бас одоо онготой мэдэрнэ. За тэгээд би бас заримдаа залхуу юу ярмааргүй байна тэгмээр нэгт онгод намайг хөглж өгч шүү дээ. Одоо нэг хийчих ингэмээр байна тэгмээр байна гэдэг. Ингээд хоёр би нэг ингэж хөглжэж тэгжэж явдаг. Онгод одоо хичнээн одоо энийг яриад ингээ ойлголцсон гэхэд би нөгөөдхийг сонирхгүй бол цаашаа явдгүй. За одоо мэдлэг тутна. За мал ачхуун талаар ярьлаа гэдэгт ч одоо мэдлэг тутна шүү дээ. Юу ч гэж хэлдгийг 2 3 хувь асуучаал тэгэл мэдхгүй юм чинь тэгэл нойр хүрээл залхуу хүрээл энэс нь яаж зүгтэх вэ гэхэл хөдөө ачхуун тухай газар тарилангийн тухай ярихлаар одоо юу ярих юм бэ би чинь мэдхгүй юм чинь мэдхгүй шүү дээ. Гэх мэт. Тэгэхээр энд бол нөгөө мэрэгжлийн цаашаага илүү олон зүйлийг яриулъя, тэрнийг сонирхё гэх юм бол заавал одоо тэр чигийн мэрэгчлээ хүмүүс байж ич. Тэгээд тэр чигийн мэрэгчлээ хүмүүс маань бас онгодоо хөвлж өгдөг. Тэр онгодыг бас тэнд ингээд сонирхол. За энэчтэй энэ таарсан хариултыг л өгье гэж тийм. Зөвхөн аягтад төгөө гэсэн нэг 5 настай хүүхдээ паналдах шиг нэг жохон нэг иймэрхүү юм хэлчихэл болоо штэ гэдэг. Өө энийхээ нэг бэ үсгийг хэлчихэд эний тарих хүрхгүй яршиг тэгээд идэв юм хэлгээд ойлгоч биш гэдэг ингээд тиймэрхүү юм бодно штэ. Гэтэл мэрэгжлийн одоо тийм хүмүүс ч юм бол хөвгөн нийлээд ирэх юм бол энэ дэр хөг нийлэх гэж жоохон хим нийлэх. Онгод өөрөө тэр яриаг сонирхож одоо ярьж байгаа хүн өөрөө бас тэмдэгээ сонирхож хоёр биенээ хөглөөд ирэх юм бол тэр ярьцлага маш гоё болж идэг. Тэгээд нэг нь өөр сонирхолтой, нөгөөх нь өөр юм бол нэг холигтой явдаг. Нэг тийм л болдгийг. Тэгэхээр цаг үе ямар ч асуудал байлаа гэдгээр бэлтгэл ажил гэдэг бас зүгээр юм уу гэж боддог. Зарим зүйлээр бид нар ярьж яснаа яг сэтгэлийн хөдөлгөөн яг одоо инээж хөөс бахархал болоод ирсэн үед хүүшээ подкаст хийгээ энийг нэр хүмүүст зарлая. Өстө гоё юм биш те гэл ингээд өөртөө хөөрөөл дахиж ихнээс нь эхлэх юм гээд. Тэр чинь гэтэл байж исэн
өдөржингөө шүнжэнгөө хоёулаа ажиллаа хийгээд ядрахтаа хийгээд явж ирсэн болохоор ерөөсөл ангийн харьцааны бүл. Тэгэхээр тэндүүд нэг ямар нэгэн одоо хөтлөгчийн нэг авиас чадвартай даач биш. Одоо тэрнийг мэддэг чадвартан дааж биш. Ерөөсөл нийтдээ үлийг гэж ярьжсэн. Тэгэхээр одоо ботхолоор би өөрөө нэг түшээгүй хүн шүү дээ. Түшээгүй яддаг. Тэгэхээр магадгүй одоо түшээх хүн хэрхэн одоо хонгодог түших яаж одоо мэдрэх үү. За тэгээд ямар цаг үед нь сонгод урчин анхаарал хандламж тавьж тэгээд ямар цаг үед нь та хоёрыг хим нэгдэж мэдрэмжүүд чинь одоо хоорондоо нэгдэж зөрж ийн гэдэг юмнуудаас бас энэ подкастын үеэр анзаараад бодчихсон. За түшээ гэдэг чи одоо ийм ажил хийдэг юм байна да. Түшээх хүн чи мэдрэмж сайтай байх хэрэгтэй. За хонгод одоо юу гэсэн чинь яаж ийн тавтай байна уу, тавлаггүй байна уу? Энэ асуудлыгаа яаж ойлгуулж хэлэх үү гэсэн болоод гэх мэт. За зарим зүйл дээр одоо би үг хэллээ гэдэг өөрийгөө ойлгуулахдаа муу хэлэх жишээтэй. Яг юу хэлэх гээд байгаагаа асуултаад тойруулж ярина. Яг юу асуух гээд байгаагаа үйлбэрийн бүтцээ буруу хэлнэ. Гэх мэтээс хэлэх юм бол уурдаж эхэлнэ шүү дээ. Ядаргаатай юм бэ. Яг юу асуух гээд байгаа юм бэ гэх мэт. Тэгэнгүүт чи нэр би юу асуух гэж байлаа гэх. Мотод орно жишээ. Гэх мэт зүйл ерөөсөө л ингээ харилцаа. Тэгэхээр та нар бол одоо тэрнээс хойш маш олон хүмүүс подкаст хийдэг болсон байна. За энэ олон подкаст хийдэг байхдаа ерөнхийдөө зорилгоо бас тодорхой байна. Өөртөө бас сайхан ярьж агаад за энийг л нэг би энийг мэдэхгүй байсан шүү дээ. Над шиг хүмүүс бас байгаа. Энийг энэгээр дамжуулаад тэр хүмүүст хүргэчихсэн л гэж сэтгэл гаргаж явах юм бол бас болно. Ганц өөрийнхөө төлөө биш. Аль болохоор би энийг чаддгүй байсан. Би энийг мэддэггүй байсан. Над шиг хүмүүс байгаа. Энд ичээд ах юу байсан? Хүн болгон бүх юмыг мэдэх албагүй шүү дээ. Тийм учраас би тэр одоо мэдэхгүй байсан, чадахгүй байсансаа огт ичдэггүй. Одоо онгоц барь гэх юм бол би ороод тэр онгоцыг чинь юу гэж дарж, юу гэж яаж мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй юм байж одоо худлаа мэдэмхээр явах. Онгоцны одоо нисгэж би чадна гэлтэй биш. Тэр чадахгүй юм бол хүн хүлэн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Мэддэг байх юм, мэддэг юм бол мэддэг хэмжээд. За мэдэхгүй юм дээр бол яг мэдгүйгээс ичдэггүй. Тэрнийг тайлбарлаж хэлж идэг. Над шиг хүн байдаг. Надаас доорнж байгаа, надаас дээрнж байгаа. Гэхдээ энэ нэг бас нийгэмд хэрэгцээтэй энийг ойлгочоосоо гэдэг үгнээс л ярилцж ирсэн. Тийм учраас тэр бас олон хүний чихэнд хүрээд, сусгалд нь хүрээд янз янз болсон байлгүй. Тийм л юм да. Энэ сэдвтэй жоохон холбоотой нэг өөр нэг асуулт байгаа. Тэр нөгөө таны блог спот байгаа шүү дээ. Тэр та өргөжлүүлж байгаа юу, юм бичиж байгаа юу? Тэр чи одоо тэр хизээч аяллаа дээ. Тэр чи хэдэн оны хэдэн сарын хэдэн дуусаад тэрнийг хааснаас одоо санах байлаа. Тэр чи ер нь өдрийн тэмдэглэл шүү дээ. Өдрийн тэмдэглэл шиг явж байгаа. Тэгэл дараа нь ингээд нэг ганцаараа байх цаг үед цаг гардаг хүн. Гэтэл яг хоёулаа, гуруулаа, тавуулаа гэдэг олон хүн болох тусмаа цаг гарах байдаг. Хүнтэй хайрцаанууд нь ихсэн. За тэгээд эн чинь бөөгийн одоо энэ үйл явдал гэдэг чинь хүн тус бүртээ нэг ихэд ажиллаж ийж тэдний энэ шинж тэмдгүүд нь тохиолдож байгаа тохиолдол болгоно бол яг хуулбарсан мэт байдаггүй. Тийм учраас их цаг авдаг. За өнөөдөр надад тохиолдож байгаа зүйл бусдад тохиолдоогүй учраас одоо өөр байх жишээтэй. Хүн яг өөрийнхөө явсан замаа өөр тохиолдсон зүйлдээ л итгэлтэй байдаг. Би сонссон, би харсан энэ яг надад тохиолдсон гэдгээр л итгэлтэй. Тэнтэй итгэлтэй учраас яг ийм байх ёстой, яг над шиг байх ёстой гэх ингээд зүтгэж байх шаардлага. Энэ одоо байшинд байлаа гэдэгт наран давхар байшин ч гэсэн бүх хаалга ижил байлаа гэхэд айл болгон руу ороход айл болгоны өнгө төрхөөр авсан тавилга нь өөр байдагтай адилхан. Хэдийгээр ижил мэт боловч бүх л зүйлүүд нь бас өөрөөр байдаг. Иймээс баг бичиж чадахгүй, амжихгүйсэн. Тэгтээ энийг бол мэдэж дуусгах нь ойлгомжтой. Багцлаад ирнэ. Багцаагцаар. За нөгөө тэр цаг үед тэр блог юу болсон гэхээр
гацаараа байсан. За миний эргэн тойрон за нөхөр хүүхдүүд ойрхон л хэдэн хүн. Тэгэхээр би одоо тэнд болсон үйл явдлаар бичнэ үхээс биш. Урдлын айлын тэр хоёр гэд ингээд тэр айлыг гаднаас нь хараад дүгнээд тэр авгаан тим нөхөрний тэр хоёрын гэрээс өнөөдөр тийм юм хоол үнэрт чинь лавт гисэн баха гэд ингээд өөрөөр тэр дүгнээд давхар болохгүй. Ийм учраас яг өөр тохиолдож исэн үйл явдлуудаа биччихсэн. За тэгээд энэ мэн өөрөө дэлгэрсээр хагаад тэгээ ямар балчиг намрахт ороод ямар давлгаан шидэгдэд одоо ийм болтлоо өргөцсөнийг та бүхэн одоо мэднэ. За тэгээд тэнд болж исэн одоо үйл явдлууд за хүүхдүүд төсөж том боллоо, өөрсдөө өөр хүүхдүүдтэй боллоо. Нөхөр одоо өвгөн боллоо, би өөрөө эмгэн боллоо гэдэг ингээд тэгэхээр үйл явдал маш хурдцтайгаар олон жилийн багц гарч ирсэн. За эцсийн үр дүн нь яг тэр өдрийн тэмдэглэгээ тэгэхээр магад би энэ хэдэн жилийн дараа бичлээ гэхэд багцаар л бичих баг. Яг тэр цаг үед байсан эсэргүүцэжсэн одоо хүн энэ одоо 20 жилийн дараа ихэд дэмждэг болсон байна уу? Эсэргүүцэд бүр тэр чигтээ одоо салаад алга болсон байна уу? За тэр цаг үед одоо жоохон байсан хүүхэд одоо үедэд хэд үржээд хитэн ч хүүхэдтэй болцсон. Одоо яг тэр цаг үед байсан миний одоо сэтгэл зүй ертөнцийг харах өнцөг бусдыг одоо дүгнж байжсэн одоо сэтгэлийн хөдөлгөөн одоо ямар болцсон байна гэдэг чинь ийм хитэн дүгнэлтүүдээр ингээл цаг хугацааны юмнууд гараад ирнэ гэж бодож байгаа. Маш их одоо тийм итгэмтгий байгаа болгоно ингэж гаргаж ирж хүн төрхийг хүсэж ингэж зүтгэдэг байсан. Анх бол ямар ч юм байсан ингээд энийг аваад дэлгэрүүлээд бүр гоё болоосоо маш сайхан болно гэсэн ер нь бол тийм одоо сэтгэл надад байдаг байсан. Одоогийн яг өнөөдрийн үнцгэр гэхэд бол би маш муухай хүн болж хувирсан багч шít. За яг тэгвэл маш олон хүнтэй харьцаж байсан. Тэр болгоноос тийм үү сайн ч байсан муу ч байсан аль алгаар явсан байлээ гэхэд тэнд хүлээж байгаа үр дүн хүмүүсийн одоо дийлэнхийх нь одоо харьцаа за тэгээд нэг имийг олон дахиж давтах тусмаа яг өөрөө залхаж эхэлдэг тэндээс чи өдөр болгон авсаг гэд хэдэд байхад бас түүхтэй тэр шиг ааш мут болгоч шээ гэл ингээд зам байдлын хувьд ч гэсэн маш өөрчлөгдөн бусдыг одоо дүгнэгдэж бас өөрчлөгдөж шээ. Тийм учраас одоо миний болоог бол сүүлийн хэсэг нь ерөнхийдөө бид нар чинь олуулаа болсон маш олуулаа болоод одоо шам нартай болсон шам нарын одоо өсөлт хөгжилтүүд тэргээр одоо миний ажлын үр дүн гарна шүү дээ. Тэд яасан би яасан гэхээр за тэгээд одоо үзэл бодол тасарх өөрчлөлтүүд гарч байна. За жишээлбэл энэ дээр би нэг хавхаа аврагын тухай ярих гэж бодож байгаа. Би чинь тэр үний чинь өстө нэр гадаадтаа суусан чинь ер нь бүх сонирхтгүй хүн шүү дээ. Бүхүү угаасаа Монгол бүхийг сонирхгүй юуны бүхийг сонирхгүй. Надад бол энэ эр хүний гэдэг тэр толгой сайтай эр хүн маш амархан сэтгэдэг, хөгжилтэй, амар юутай, толгон галс ажилтдаг. Тийм хүн таалагддаг. Тэрнээс одоо том бих одоо сайхан даруухан налгар суугаал хаяа нэг гэлдэг мэлдэг одоо түшигтэй уушиг энэ төр үл гисэж байхаа аргагүй ямар ядгатай гэмээр тиймэрхүү бас одоо хувийн зан чанар байгаа байхгүй. Тэгэхээр нэгс бүх үлдэх сонирхохгүй байж байгаа. За тэгээд хамгийн анх нэг Японы бүдэг бас үдчихсэн нэг зурагтаар хараад гэсэн чинь амар бүтэн тарган хүмүүс бандажтай би нэгэ энэ нэг юм хошин шог юм байна гэж бодчихсон чинь тэр спорт болчихсон. Би ямар сони ямар бүдүү юм бэ? Ингээд түлхэлцээ таахт нэг тарихын тэр бандажнууд унчвал яана гэл өмнөөс нь ямар хачин юм бэ гэд ингэжсэн хамгийн анх нь одоонууд тэгээд дараа нь Японд бид нар чинь бас амьдарчсэн тэр үед ингээд сумч юм байдаг юм байна өөрөө очиж үзэж мүзээ за тэгээд нэг ойлголтуудаа авцсан тийм байсан. Та хамгийн их нэг бахархаж өнгөрдөг байсан үе нэг асааш өрөг ингээд амтын хүнээр амар зөв хараад ингээд дангазаад хаахар цалтаар дахад бөм баяр. Хөө ямар сайхан юм бэ гэд тэгчээ чинь одоо сумаг ус анхны төсөөлжсэн. Алдсан хаста
харцыг хараач. Оньсон нүдтэй юу ч харахгүй гэрнэ стад зэвүүн гэл байсан. Гэх мэтэр одоо сумад тгий чинь сонирхож эхэлжсэн. Тэгээд хамгийн их тэгсэн ч гэсэн эхнээс нь ерөөсөө үцэхгүй. Хамгийн сүүлийн 2 бүхий л үздэг. Тэгээд яг ингэж үцгэлээр бас ингэ биих чинь болоод айгаад тэгээд буруу хараад ийшээ тийш явж байгаа. За хин ялсан гэдэг. Тэгэхээр миний дэмжсэн бүх ялсан. Асаашөр ялсан. Йоо ямар гоё ялшгүй ашгүй. Ядчиход тэгээд ингээд өөр тийшээ хараад буруу хараад ингээд жижигнэл болгодог тийм байсан байхгүй. Тэр одоо сэтгэлийн хөдөлгөөнийг бол маш их юм одоо мэдэрчээсэн. Тэгээд сүмэг юмж байгаа. Дараа нь асаашөрөө аврах чинь зодгоо тайлаад тэгээд хавгүй аврах гарч ирээд. За хавгүй аврахын гарч ирээд тэгжсэн сүлд нэлээ олон үйл явдал болсны дараа нөгөө чинь гэрсэн чинь гадаад хүүхэнтэй сууна гэдгсэн чинь уур хурч юм чи. Юу яриад байгаа юм те ч харамч эхэлж байгаа. Тэр үед харамчснаа ч мэдэхгүй байгаа. Эн чинь Монголд чинь тэр одоо ген хэрэгтэй. Тэр үед чинь бас овоо хідэн юутай Монгодтой уулзаад хичээл заалгаад те энэ тарих толгойч одоо эх орон морон тусан тусгаар тогтнол гэдэг. Элдвэ юмнууд нь тариханд орсон байсан болохоор чи амар одоо тусан тусгаар тогтнол мөгтөл. Эр хүн чинь одоо юу байх хэвээр Монголдоо эхнэр авах хэвээр мостой гэдэг. Амар их оронч болж эхэлчихсэн байхгүй. Юу яриад байгаа юм бэ? Яахлаараа тэр гадаадд очдөг өстой муу хар урагчаа гэл уур хүрээл. Тэгээд тэрний ч юм уу урагч гэдээ бичиж өгч байгаа юм чи. Тэгсэн чинь манай нэг шат байсан чинь Японд гэдэг шат. Та бити ингээд аваргыг минь ингээд байгаач гэдэг гэсэн чинь чи яахлаараа натаа өмөрөд байгаа над муурагчаад гэдгсэн чинь үгүй яг чанартаараа тийм биш байхгүй юу гэдэг. Яг л тэд нэр илүү ойрхон байдаг учраас зан чанар энэ мэддэг юм байна. За тэгээд яагаад одоо заавал тэр хүнтэй суух болсон гэдэг. Тэр чинь одоо бодглоор чи тэр чинь өөрхийн амтан хар ялхаараа залуу байсан байгаа юм чи бас. Гэх мэт тэр үе чинь бол нэг том битэл бол тэр чинь насан турш амар хөгшин гэж бодогддог гэсэн юм шиг. Тэгээд хэлээд яагаад ингэж байгаа юм гэж ихлээр нь би хэлсэн байхгүй. Энэ чинь Монгол хүүхэнтэй суулцгаа шүү дээ. Монгол хүүхэнтэй суугаад Монгол хүүхдүүд гаргах чинь манай энэ бүхий энэ том одоо гений чи авчиад гадаад гаргач таа би урагч чинь гэж хэвээр нэр авч өгсөн чинь дараа нь тэгсэн чинь юу гэчихэд таны тэрний чи одоо юу аврах өстө уншсан шүү дээ гэдэггүй тэгсэн чи миний бүр инээд хүрээд тийм үү тэгээ юу гэж яасан инээдтэй үний юм чи гэлээ би тоо нэг ч удаа уулзж байгаагүй намайг танихчгүй би тэрнийг зурагтаар л харсан болохоо тэгсэн чинь айгүй тийм хөвчлөлтөөр хүлээж авсан гинэ тийш дээ одоо тэгвэл одоо Монгол ихнэр авъя гэх яа тэр чин одоо уурлаад энэ тэнийг авгаа юу солиороод байгаа юм гэж бодсон шүү дээ. Тэгсэн чин одоо шал өөрөөр хүлээж авч байгаа байхгүй миний юм. Айгүй хөвгчлээ явуулснаар тийм яг Монгол ихнэр авах нь зөв. Одоо тэгвэл Монгол ихнэр авъя. Тэр ухааны имээр тэгсэн чин миний тэгээ тэрнийг айгүй тийм хөвгчлээ нарийн ч байдлаар хийдэг. Тэнгүүд нь инээд л бүрээд байгаа юм чинь. Нэрээ юм уу? Тэгээд тэр чинь тайвширч байгаа юм чи. Эр хүнтэй юу солиороод байгаа гэдэг бол өстой хуц муу урагчаал гэдэг шүү дээ. Тэг чинь шал өөр эрг хүлээж аваад хөвгчлөлтөө байдал гаргасан чинь би бодож байгаа хгүй. Тийм нөө эр хүнийхээ зан чанарын хувьд эн чинь бас тийм хатуу хүн биш вэ. Юутай юм хөвгчлөлтөө. Юутай 50 хүн биш дээ. Одоо тэр чинь айгүй мундаг одоо дэлхийн хүн юм чинь одоо маш их одоо ааштай ч юм уу их цантай байх хэрэгтэй үстэй. Тэгсэн чи тэр чинь өөр байгаа таахгүй. Тэгээд тэр нэг за өөр хүн юм байна да гэж бодоод ингэжсэн. Тэгээд нэг хэдэн жилийн дараа юу очиход манад шав маань хакаар тус уулж илжсэн. Хүүшээ одоо энэ нөгөөтг чинь шүү дээ. Нөгөө авгаа чинь шүү дээ. Нөгөө өөрийг чинь урагч гэдэг гээд эн чинь нөгөөтг урагч чинь шүү дээ гээд би тэдний юун дээр дэвжин дээр нь очиж байлаа шүү дээ. Тэгээ бүр тийч хэлжсэндээ бүр инээд түрээд байгаа юм чи. Хоёр инээ хараад инээд түрээд. Тэгээд тэгтээ их юутай нөгөө оцсон чинь яг нөгөө ажил хэрэгч тэр бүр ингэ дугуй муугүй юмнуудаа тайлбарлаж өгөөд энэ юмнуудаа тэгдэг гэдэг ингээд юм гол нь байсан газар маш сайн тайлбарлаж өгсөн байна. Тэр чинь зүгээр ингээ за Монгол хүмүүдаа тэгснүү за та бид нар чинь тэгсэнтэй гэдэг ингээд тэр ямиг ярих байж болно шүү дээ. Тэр чинь одоо энэ дугуй байдгийн учир нь юм байдгийн тэр нь тийм байдгийн гэдэг нөгөө миний сонирхоод байдаг. Тэгээ энийг яагаад одоо
Тэрхэн нэг жоохон бөөрх тав шиг юм дээрээ би нэгэд хэлэхэд идэг. Тэр талбайгаа яг том болгочих. Яагаад болдгоо гэж бодсон чинь тэр тав мавныхаа учир мөчрийг тайлбарлаж өгч. Тэр жижигхэн тавган дээр чи амар том мантуу шиг юмнууд гарч ирээд би нэгэд хэлэхэд исэн юм чи яах юм. Тэгэхээр чин за эн чин ийм учиртайгаа тайлбарч хэлээ. Тэгээ ингэж бэлтгэл хийдэг шүүгээ. Бэлтгэл энтрүүдээ хэлж өгөөд тэнд олон мас Монголд залуу хүүхдүүд байсан. Тэгэнгүүт ойлгож хэлсэн байхгүй. Яг үл тэр чинь өөрөө яг тэр баш өгöd ямар юм гэдэг вэ? Тэрнийг хариуцаад тусдаа одоо буш нь болоод байж хахад маш олон монголчуудыг залуу хүмүүсээ авцарчин сургаад байж байгаа. Тэгэхээр чи надад таалагдсан шүү дээ. Үгүй тэр Монголоос чи нэрийн маш олон хүмүүсийг ингэ сургаж болох юм байна. Энд чи яг энэ монгол хүн биш тэгээд. Тэгээд тэд нар бүгд гадаад юм уу? Бүгд Япон байж болно шүү дээ. Тэгж яхад чинь тэр олон монгол хүмүүсийг чи тэгээд маш тоол идээд маш их том тоогоо ингэдэг тэрнээс нь авч идэж үзэлцээд ингээд нэг анх танилцчихсан. Тэг хэдэн жилийн дараа гэд тэгэхэд бид нарт одоо даалгавар хийжсэн. За Японд очиж зам үйл хийх ёстой. Одоо онгодууд тэг олол очин томоохон хэмжээний үүд хийн гэд яг тэр үеийн явхад бол бас хэцүү. Хүний газар очино. За туй гуцтайгаа олуулаа очино. За элдв янзын зам үйл Японч бол дэг журам соёл өндөртэй болохгүй зааг ихтэй хууль дүрмээ чамд сахдаг ард юм. Баргийн одоо нэг юм зам уудлын дээр хийлгээд авах. Зургатаар нэг юу гарч ирсэн. Сүмчүүд юундчлээ гаднаас нэг хоёр авгаа ирээд тэгээд тийм цацаад явсан. Тэгээд тэрүүнийг ингээ камерт биччихээд тэгээд дараа нь эрэхтэн тэр хоёрыг ингэж баримтаад яасан ийсэн гэж ээжсэн. Ингээ сонин дээр хасдаг уншижсэн байхгүй. Тэгэхээр бид нар чинь тэр олуулаа баахан авсаас юм утчаал тэргээр дүрийг юу хийнэ гэдэл хэцүү. Тэгээд Япончин дээрээс нь маш өндөр зардалтай тийм газар. Тэгээд тийш гэтэд нөгөө онгод дээгүүр чинь тийш очоо хийнэ гэдэг. Бидний чинь хувьд бол ингээд санаа тогтох айгүй хэцүү. За ямар хэлбэрээр явах вэ? Асуудалтай явах вэ? За энэтэй холбоотойгоор ямар ч үс бэлтгэл ажил ингээд урдуу судраа юугаар Японоор орчуулад за тэнд байдаг одоо диги тэгээд буйна гэд манай улаас нар чинь тийш чинь нэлээ оролцсон. За шарваа байна. Ингээд маань ингээд зүтгэж байгаа ямар ч үс орчуулга эдгээр сайхан хийгээд. За тэгэхээр хүн энэ төр ирэх юм бол яах вэ? Манай өв соёлын юмыг сурталчилж байгаа гэж ингэж хэлэх юм уу гэд ингээд асуудлууд их гарч ирсэн. Тэгэхэд нөгөө хавхаа аварга бид нар иймэрхүү юм хийх гээд санамсаргүй ингээ ярьсан чинь тусал яа. Хөр идэр гэсэн байхгүй. Тэгэхээр гайхаад өнөө худлаа юу зүв 5% гэдэг чинь зүв 5% энэ бүтэн чи юу яриад тань вэ? Тэгэхдээ одоо миний хувьд гэдэгтэр яг тийм юутай нэр алдартай ч юм уу юутай хүмүүс өдрөөс те гэл юм гуугаал гэж яхаа түүх тэр хүмүүст учруулах гэж юм шиг санагддаг хувьдаа. Одоо баян хүнээс ч юм уу эсвэл алдартай хүнээс ч юм уу ингээ уулзаад ингэхлээр нэг одоо янз бүрийн юм гэд ярихлаар одоо тэр хүний гуугаад тэр хүний ажилд цаадтай ямар нэг юм асуудал гаргачих вэ гэдгээс санаа зовдог. Бас тийм хүмүүсээс одоо хол байх гэж хийж явдаг. Тэгээд энэчнээс холбогдож байгаа дараа нь тэгээд олол орцсон ямар ч юм юм да. Тэгэхэд одоо хавхаа аварга одоо Монголын бөөгийн төлөөлөл тэр 40 50 хүний чинь стак хүлээж аваад дээрэс нь тэнд орцсон одоо өөр монголчууд гэхэд ер нь олуулаа байсан үед чинь за зөвхөн монголчууд гэдэг тэнд бас монгол үндэстэнгүй цугларсан байсан. Бурайд туваа энэ гэд хальм сонирхолтой тийм олуулаас цугласан. Тэгээд тэр олон хүмүүсээ чинь тэр нөгөө бүжи хоолны тийм нэг том амралтын газар бүх юм дагаад ингээд бид нар чинь айлгч яд шүү дээ. Тэгээд тэн чинь одоо тэр аваргын буйнаар бид нар чинь үүлээ сайн хийсэн. Тэгээд энэ дээр чинь өдөр болгон одоо нэг байнгын ингээд ингэсэн тэгсэн. Нэг хоёр хуудаа л хаар за ийм хий шүү. За ойлголоо гэл тиймэрхүү л үг хэлсэн байна. Гэтэл тэр чинь хооронд ч одоо бид нар очлоо
бүлбүтэн номоо орчуулад ягаад гэвэл жил гарны дараа очиж явахад тэр хүн яасан бэ гэдэг. Ерөөсөө өөрийнхөө ам заа гэд ам гарсан тэрнийг бийтүүлж байгаа байхгүй. Тэгээд одоо та нар хідүүлээ ирэх яах юм гэхий ингийн ерөөс тийм байхгүй. За одоо тийм хүний чинь бид нар шавдуулаад ахын цаашаа ингээл бид нар ч бас өөр юмнуудаа бэлдээд давхар бодож итэл маш ингийн сайхан хүлээж аваа. Тэгээ бүгдийн сайхан гэж байлгаад. Тэгээ энэ чинээс яг тэр нэг юм одоо эрхэн гэдгийг яг мөн чанар болж ирж байгаа. Монголд эрхэн гэдэг. Тэгэхээр өстөр нэг налагаас сууж идэг гэдэг шиг. Тэгтээ хавгаа урагдаг налагаа бол дугаардаг суудаг юм биш. Тэр ярьж байгаа юм тэр болохоор маш их тийм олон ном уншдаг юм билээ. Их ном уншина. Тэгээд алиа ямар нэгэн зүйлүүд онгой айгүйх ярьдаг. Их тийм нийтч та тэнд нүү хүүхэд байна уу? Гадаадын хүн байна уу? Монгол байна уу? За эрэгтэй байна уу? Эмэгтэй байна уу? Хөшин байна уу? Залуу байна уу? Хамаагүй. Тэр одоо айл үндэстэн байна хамаагүй. Тэгээд одоо Япон хэлээр Монгол бол монгол хэл дээр тийм онгонууд айгүйх ярьжсэн. Тэгээд хувь хүнийхээ хувьд таалагдчих гэж хэлчихсэн. Тэгэхэд тэгэхээр чинь миний энэ үзэл бодлууд чинь те амар өөрчлөгдсөн баг үст. Тэгээд ямар ч лээсэн өөрийн нүдээр үзээд тийм үү өөрөө ингээ харилцаад ирэхлээр бас ингээ юмнууд өөрчлөгддөг гэдэг юм дээр чинь дандаа суралцж явж байгаа юм чинь. Одоо суралцснаасаа одоо алдаач гаргана, онооч хийн, тэнчнээсээ суралцаад алдсан юмнаас ерөөсөө нуугаал тийм үү. Нэрээ хичээгээл ингээд тох шаардлага байхгүй шүү дээ. Алдчихлаа буруу ботсон л байна. Тэгтээ тэр үнийгээ засчулдаг, залруулж болдог. Яаж ил бол яаж ингэж юу гэдэг юм байна. Өндөрлөө өөрчлөгддөг юм байна. Үзэл бодол өөрчлөгддөг юм байна гэдэг санаж мэдчих авч шээ. Ийм зүйл болж исэн.